Google бас маш том тесрэлтийг хийж чадлаа. Тэгээ өнгөрсөн 7 хоногт Google дахин өөрсдийнхөө хайлтын системийг за өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг дахин AI-аар бүр ингээд хэд дахин бүүст хийсэн гэж хэлэхэд бол Үгээ зөв бичээдэгчвэл хамгийн дээр миний хамгийн хэрэгтэй юм гарч ирж байгаа гэж л итгэдэг байсан бол одоо тэрийг эвдээ ажиж байгаа л гэсэн үг. Машин одоо сэтгэдэг болцсон уу? Одоо тэр асуултын хариултыг бид аль хэдийн олцсон гэсэн үг. Модельүүд амар хүчтэй гарч ирээд байна. Google яач вэ? 2.5 Flash гарч ирсэн, 2.5 Pro гарч ирсэн. Бид нар бол зүгээр цагаа авч жагаад одоо нам гуснаа гэдэг одоо зарчмаар л гарч ирж байна. Тэгээ саяны арга хэмжээг үзэхэд бол вау, нэр үнэхээр л Google юм даа гэж. Сайн байцгаана уу интернет технологийн орхотнуудаа Tech Forum podcast-ийн шинэ дугаарт тавтай морил. Өнөөдөр бид нэр Монголын технологийн салбарын хамгийн том цугларалт болох Dev Summit дээрээс шинэ дугаараа бичиж байна. Өнөөдөр бидэнтэй технологийн салбарын сонио ачин болон Dev Summit арга хэмжээний талаар ярилцахаар Номод Амраа буюу Амар 2 нэгдээд байна. Өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. Тэгэхээр бас Dev Summit арга хэмжээний бас баярын мэндийг хүргэе гэж хэлж болно. Энэ бас нэг осны community-ийн хамгийн том арга хэмжээ те. Тэгэхээр энэ жилийн Dev Summit-аас хоёроо яриагаа эхлээд за мөн энэ жилийн үндсэн гол сэдэв болох AI generation буюу химлойны талаар ярилцах болно. Тэгэхээр энэ химлойны салбарт маань хамгийн сүүлд бас Google бас маш том тесрэлтийг хийж чадлаа. Тэгээ өнгөрсөн 7 хоногт Google дахин өөрсдийнхөө хайлтын системийг за өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг дахин AI-аар бүр ингээд одоо хэд дахин бүүст хийсэн гэж хэлэхэд болно тий. Тэгэхээр эхлээд Dev Summit-аас хоёлаа яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр Dev Summit энэ жилийн хувьд бас ямар хөө болж байна. Дөнгөсөө бас нээлттэй хэлээ шүү дээ тий. Тийм дөнгөж нээлттэй хийчихэд бас гарч ирж байгаа. Тэгээд Dev Summit 2022 ер нь Dev Summit бол яалтчгүй бидний баярын өдөр бид нар бол ингээд яг энэ өдөр баярлдаг, өөр хоорондоо уулздаг, уулзаагүй удаан хүмүүс уулзаж, шинэ хүмүүс хоорондоо танилцдаг. За хамгийн гол амин сүнс нь бол community-гаас гарч ирээд биеинтэй мэдсэн сурснаа хуваалцдаг. Тэр хуваалцж байгаа сэдвүүд нь тухайн жилийн цаашдын технологийн салбарын чиг хандлага хаашаа байна гэдэгтээ уялдуулж ярьдгаараа айгүй онцлог. Тэгээд яалтчгүй гоё жаргаж жагаад гарч ирлээ. Үнэхээр яг өглөө ингээд арга хэмжээ эхлэх үед ингэж олноороо цуглаж исэн бол ер нь тохиолдол айгүй цөөхөн. Тэгэхээр яалтчгүй манай технологийн салбарын community-гийнхэн маань цангасан байсан байна. Химэл оюунаас ямар нэг байдлаар хоцрогмооргүй санагдаад шинэ сонин сайхныг сонсгоод ирсэн байгааг харахад бол бүр үнэхээр баярлаад огшиж байна. Тэр энэ жилийн сэдэв бол химэл оюуны 90 байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэний өмнөх сэдэв буюу AI changing the world буюу химэл оюун дэлхийн ертөнцийг өөрчилж байна гэдэг сэдвийн хүрээнд явагдчихсэн. Тэгэхээр одоо ингээд нэгэнт дэлхий химэл оюуны тусламжтайгаар өөрчлөгдөжлөө тий. Тэгэхээр чи бас энэ өөрчлөлтийг ер нь хэрхэн яаж харж байна? Цаашдаа ер нь энэ чиг хандлага ер нь яаж явах юм шиг нь олон улсдаа бас Монголд тий өөрчлөлт бол асар хурдан хүн болгоны төсөөлж байгаагаас бүр маш хурдан ингээд өгдөө босоод ирэхэд л маш их зүйл өөрчлөгдсөн байдаг. Тим цаг үе рүү яалтчгүй орчлоо. Бид нэр 2 жилийн өмнө Dev Summit-ыг зохион байгуулж байхад Changing the World буюу за ийм өөрчлөлт гарах гад байж шүү гэд чиг хандлагыг тодорхойлж исэн бол 2 жилийн дотор асар их зүйл өөрчлөгдсөн. Бид нар одоо өглөө босоод ирэхэд том нээлтүүдийн сонин сайхныг сонсоод уншаад тэрнээс ингэж хоцорчгол юм бол одоо асар том нээлтүүдийн инновацийн ард хоцорчих гээд байгаа учраас айгүй хэцүү ч юм шиг. Гэхдээ тэр амар гоё ч юм шиг тийм эрен үед амьдарч байна. Тэгээ миний хувьд энийг харж байгаа байдал бол бас нэг бодлын айгүй гоёор хүлээж авч байгаа. Яагаад гэвэл энэ амьдралд магадгүй ганцхан тохиох нэг ийм inflection point, нэг ийм цикл дээр бол бид нар амьдарч байгаа бах. Дараагийн яг ийм том нээлт, том тесрэлтийн эрен үе хийцээ болохыг бол мэдэхгүй. Тэгвэл нөгөө талаасаа жоо ядарч байгаа ингээл байнга мэдээ авахаар шинэ технологиудыг бүгдийг туршиж үзэл яаж хэрэгжилж, яаж өөрийнхөө бүтээмжид эсвэл шинэ бүтээгдэхүүн гаргаж болох уу гэд бодож итэл дараагийн шинэ юмнууд ороод ирдэг гэдэг. Тэгэхээр нэг бодлын жоохон ийм хитрхи их тэгэхээр нөгөө бодлын асар их боломжийг бас бий болгож өгöd байгаа бол гэж харж байна. Тэгэхээр яг чиний яриатай санал нийлж дараагийн том зүйл бол аль хэдийн ороод ирчлээ л дээ. Google-ийн талаар хоёулаа дэлгэрүүлээ ярилцъя. Тэгээд яг бид нар энд Монголд бас өөрсдийнхөө технологийн салбарын хамгийн том цугларалтай хийж байгаа хооронд за Microsoft бас өөрсдийнхөө арга хэмжээгээ хийлээ. Google бас хийлээ. Computex боллоо тий. Өнгөрсөн 7 хоног бол ер нь технологийн салбарт мэдээллүүдээр маш дүүрэн 7 хоног болж өглөө. Тэгээд Google-ийн төхөөрөмжөөс нь шууд эхлэе гэж бодож байна. Google ер нь ийм төхөөрөмжийн салбарт бас төдийлөн бусад технологийн гигантуудтайгаа харьцуулахад нэг амжилт олдгоо компани шүү дээ. За Pixel тооцвол тий. Тэгэхээр ер нь Google Beam гэдэг нэг
зурагт танилцууллаа. Тэгээ камерны тусламжтайгаар 3D рендер аваад тийм бодит мэд дүрслийг харуулдаг. Тэгэхээр тэнд нь бас хиймэл оюун ажиллаад байна л гэж байна л да. Тэгээ тэрийг яг ингээд яаж ойлгох вэ? Тайлбарлал юу гэж тайлбарлах вэ? Тийм Project Starline гэж эхэлчихэд одоо Google Beam гэдэг rebranding байдлаар бол тэр бүтээгдэхүүнээ гаргаж танилцуулж байгаа гэдэг жага яг одоо маш олон камерын тусламжтайгаар өөрийг чинь ингэж аваад тэгээ тэргээ 3D хиймэл оюун дээр суурилсан 3D технологиор одоо ингэж бүтээгээд гаргаад ирж байна шүү дээ. Тэгэхээр өөрийгөө харж болно. За Google-ээс бол тэрийг харж байгаа нэг үнцэнх юм бол хурал цуглаан дээр та өөрөө магадгүй гочих боломжгүй байлаа гэж бодоход таны одоо төлөвлөлтийн зугаад хурал цуглаанд оролцоод байх боломжтой буюу за эхний ээлжинд бол яг энэ Google Beam бол илүү enterprise-удад компаниудад чиглэсэн бүтээгдэхүүн гэж олон өөрсдөө онцолж хэлж байгаа нь бол сонирхолтой санагдсан. За тэгвэл consumer шиг одоо бидний шиг эцсийн хэрэглэгч нарт Google Beam ойрын хугацаанд бол хүрэхгүй гэсэн таамаглалуудыг бол дэвшүүлж байгаа боловч яг тэр сэдвийг хөндөд ороод ирэх юм бол асар их тийм шин бүтээлүүд, технологиуд, инновацууд бол гарах болов гэж би хувьдаа хүлээж авч байгаа. Жишээлбэл одоо юу гэдэг ингээд амар тийм эмзэг сэдвүүд бас байдаг л да. Одоо ингээд ойр байсан дотны хүмүүс маань ингээд байхгүй болцсон байгаа үед магадгүй 3D байдлаар тэр хүмүүсээ гаргаж ирээд видео кол хийгээ сууж идэг, өнгөрсөнийхөө тухай ярилцдаг гэдэг ч юм уу гээд тэр сэдвүүдийн талаар бас ингээд сошиал интернет дээр технологи сонирхогчдод одоо хорхоотнуудтай ингээд айгүй бичиж ингээд хилцүүлж байгаа. Гэхдээ Google бол өөрсдөө ингээд иймэрхүү чиглэлээр маш болгоомжтой ханддаг, судалгаатай ханддаг. Тэм ч учраас эхний ингээд алхам нь бол ингээд бизнесүүдээр ингэж туршуулна гэсэн байдлаар явж байгаа нь бол тэдний хувьд бол зөв. Магадгүй консюмер бидний зүгээс бол тэрийг бас шаардаж, түлхэж, энэ технологио консюмерт бас нээлттэй болгооч гэж бас хэлэх цаг мөч удахгүй ирэх болов гэж бодож байна. Тэгэхээр эцсийн хэрэглэгчийн хувьд бас чи ер нь өөрөө ийм телевизэр худалдаж авах уу? Зурагт. Би бол яг консюмер чиглэл рүү бол худалдаж аваад энэ дээр юу хийж хүмүүст яг ямархуу үнцэн value авчирч өгөх вэ гэж бол тэм талаас нь бол бодох. За би яг өөрөө худалдаж аваад тэрийг өөрөө хэрэглэнэ гэх юм бол жоохон хитрхи нөгөө нэг өртөг өндөртөө мөртлөө тэрнээс гаргаж авах нэг хүн өөрөө гаргаж авах value нь бол угаасаа айгүй бага болчихно. Тэм ч учраас Google-ийн бизнесийн бодлого нь бол бизнесүүдэд ингээд өгчих юм бол бизнесийн зүгээс хөрөнгө оруулалт хийхэд бол нөгөө unit economics нь бол ингээд зөв ажиллаад байна гэсэн үг болж байгаа. Би бол өөрөө бол ганцаар худалдаж авахгүй. Миний бас энэ яг энэ төхөөрөмж дээр нэг сонирхчихсан зүйл нь 6 ширхэг камер байгаа гэсэн шүү дээ, тий. HP-тэй хамтарч хийж байгаа зурагтан дээр ингэж өөрсдөө төслөө оруулж ирж байгаа юм лээ. Тэгэхээр тэр 6 ширхэг камер рендер аваад тэгээ тэрийг нь дахиад хиймэл оюуны модулийн тусламжтайгаар ингээд нэгтгээд явж байгаа гэж байна шүү дээ. Тэгэхээр тэнд яг юм технологи үүднээс тайлбарлахад ямар процесс өрнөж вэ? 3D-ийн одоо яг ингэж үүсгэх технологи бол өөрөө ер нь хамгийн том гүйцэд шийдэгдэж чадаагүй сэдвүүдийн нэг байгаад байгаа. Одоо ингээд нээлттэй хүүдийн модулийг бүр commercial хаалттай модулуудыг харахад ч гэсэн ер нь 3D рендер хийдэг хэмэл оюуны модулууд гэдэл бол хоцрогдолтой явж байгаа. Тэгэхээр энэ талаар таамаглал дэвшүүлдэг. Одоо DeepSeek-ийг гарч иртэл reasoning модель хэрхэн хөгждөг вэ гэдгийг хүн болгон зөвхөн таамаглах төдийл байсан шүү дээ. За ингэж байгаа юм болоо тэгж байгаа юм болоо. Open source гарсны дараа хүмүүс за ингэж байгаа юм байна гэж байгаа болохоор Google-ийн тэр цаана 6 камерын цаана яг ямархуу патенттай хэмэл оюуны технологи яваад байгаа гэдэг бол зөвхөн таамаглах төдийл болохоос яг тэгээд байгаа гэж бол би ч хэлж чадахгүй л байна тийм. Тэгэхээр яг нэгэсэндээ ер нь хэмэл оюуны загварууд бүр ингээд өдөр их тусам хар хайрцаг болж хувирсаар байна л гэдэг зүйл нь шүү дээ. Тэгэхээр хайлт системийн талаар үргэлжлүүлээд яриа гэж бодож байна. ChatGPT гарснаас хойш ер нь веб браузер дээр хайлт хийдэг тоонууд ингээ хандлтууд айгүй буурж байгаа юм байна л да. Тэгээ өнгөрсөн сард нэг мэдээлэл байсан нь Apple-ийн Safari веб бүтчдээр хайж байгаа хайлт түүхэндээ анхудаа ингээ бууралттай гарсан юм. Тэгээ яг тэр мэдээлэлтэй давхцаад Apple компаниос хэмэл оюун суурилсан хайлт системийг өөрсдийнхөө веб браузер дээр туршна гэдэг мэдээлэлүүд гарсан шүү дээ. Тэгсэн чинь Google яг ингээд сарын дараа ингээд бид нар тэгвэл энэ AI дээр ингээд өөрсдийнхөө хайлт системийг AI mode гэдэг байдлаар оруулаад ирчихлээ шүү. Тэгэхээр хайлт систем дээр хэмэл оюуныг ашигласнаар ер нь ямар давуу талууд бий болж байгаа вэ? Хамгийн энгийнээр тайлбарлах юм бол өмнө нь бид нэр хайлт хийхэд зөвхөн тэр үгээ зөв бичих юм бол хайлт нь сайн илэрч гарч ирэх магадлал нь өндөрсдөг. За тэгсэн ч гэсэн хэдэн сая хайлтууд гарч ирдэг учраас бид нэр линк болгоноор ороод үзэхээс аргагүй. Гэхдээ бид нэр Google итгэдэг нь магадгүй Microsoft-ийн Bing итгэдэг нь ч гэдэм үү те үгээ зөв бичээд өгчвөл хамгийн дээр миний хамгийн хэрэгтэй юм гарч ирж байгаа даа гэж л итгэдэг байсан бол одоо тэрийг эвдээ ажиж байгаа л гэсэн үг. Би зөв бичдэг хүн байж болно, буруу бичдэг хүн байж болно, монгол хэлээр хайж болно, англи хэлээр хайж болно. Яг тэр үгээ зөв бичихдээр биш,
утга агуулга нь энэ хүн юу хайх гэдэг юм бэ гэдгийг сайн ойлгоод тэрнээс нь хамааралтай мэдээллүүдийг шүүж чадж байгаа. Тэнгууд яг хайлт гэд бодонгууд хүмүүс аль хэдийн түгээмэл байдаг мэдээллийг хайдаг. Тэр болгон дээр дахин ингэж keyword-оор ингэж хайх аль хэдийн утгагүй resource waste хийж байгаа тийм зүйл болчдөг бол тэрийг LLM-ээр чинь гаргаад өгчөж болж байгаа. Яг цаг үеийн холбогдолтой яг одоо юу болж байна, өчтөр юу болчих гэх юм бол тэрэн дээр нь одоо хамгийн сүүлд ингэж шинээр индекслүүлсэн одоо тэр вебээсээ хайлтаа хийчдэг. Тэгээд энэ хоёрыг нийлмэл байдлаар ингээд AI mode одоо тий гэж байдлаар хүмүүст ингэж гаргах юм бол би өөрөө ингээд линк болгон дээр дараал ингээд уншаал энэ зөв юм уу буруу юм уу биш. Миний хүсэж байгаа меню гэхэд л өөдөөс яг хүсэж байгаа юм л гаргаад өгдөг. Энийг жоохон өөрчилчих юм бол өөрчлөөд өгдөг гэх юм бол хайлт гэдэг зүйл өөрөө бүр дараагийн төвшөнд илүү амар хэлбэр болчихж байна л гэж ойлгож байгаа. Миний зүгээр юм сонирхож байгаа нэг зүйл нь болохоор за ийм хайлтын систем дээр хэмэл уян ороод ирэхээр тухайн хэрэглэгчээ хайж байгаа зүйлийг ингээд товчлоо гаргаад өгчөж байгаа шүү дээ тий. ChatGPT-ийн search GPT дээр ч гэсэн адилхан. Тэгвэл нөгөө нэг Google Ads-аараа ингээд хандлтаараа ингээд мөнгө олдог вебсайтууд байгаа шүү дээ. Тэдний орлогын модель юу н цаашдаа яах вэ? Угаасаа LLM-тэй одоо ингээд AI mode-той холбогдсон тохиолдолд реклам зар сурталчилгаа явуулж байгаа тэр компаниуд тийшээгээл бүтээгдэхүүн оруулахаас аргагүй. Тэнгүүд Google мэдээж одоо том хайлтын системийн цаана байгаа гарууд яг advertising чиглэлийнхаа орлогыг алдахгүй байх ёстой. Бид нар ч одоо гол орлогын хүүсвэр нь бол болж байгаа шүү дээ. Тэр орлогын хүүсвэрээ тэр одоо химэл оюунд суурилсан хайлт руугаа шингээгээд өгчнө гэсэн үг. Тэгэнгүүт би одоо ингээд Google руу ороод химэл оюун дээр суурилсан хайлтан дээр магадгүй нэг машин хайжлаа гэж бодъё. Тэр LLM цаана ажиллаад намайг машин хайж байгаа гэдэг мэднэ. Магадгүй би Gemini-аар хайж байгаа тохиолдолд миний дата аль хэдийн Google-д байгаа. Тэгэхээр за намруу 2 гэдэг нөхөр нэг тиймэрхүү өнгийн тиймэрхүү машин хайгаад ер нь байдаг да. Одоо худалдаж авах байгаа юм шиг байна гэхэд тэр хайлтан дээр одоо auction явуулчих болж байгаа, бид явуулчих болж байгаа те. Тэгэл нөгөө компаниуд нь цааталт нөгөө манайх хайлт болгон дээр тэдийг төлөе гэдэг механизм бол адилхан ажиллана. Зүгээр сувг л өөрчлөгдөж байна гэж харж байгаа. Тэгэхээр Google шиг том дэд бүтцийн хэмжээнд системээ бүтээж чаддаг хүмүүс бол эцсийн хэрэглэгчид том өөрчлөлт гарах ёсгүй. Бид нар харин тэр системийнхаа зохицуултыг хийж өгөх ёстой гэдэг байдлаар хандж байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр реклам явуулж байгаа компаниуд Google-ийн AI дээр суурилсан хайлтанд зориулаад бид нар хэдэн сар ингээл дахиад хөгжүүлэлт хийгээл интеграц гэж зовхгүй баг эцсийн хэрэглэгч нарт бол мэддэхгүй байх компаниудад Google цаана тэрийг зүгээр ингээл хайлтан дээр ингээл харуулад эхэлчихнэ гэсэн үг. Тэгэхээр ер нь хайлт дээр бол маш том өрсөлдөө одоо энэ ChatGPT-ийн араас гарч ирлээ шүү дээ. Тэгээд өнгөрсөн жил бол OpenAI өөрсдийнхөө Search GPT-г зарласнаар ер нь бол Google-тэй баг үзэлцээ яал гээл те. Ер нь бол одоо энэ онлайн зар сурчлагын салбар дээр бол ер нь бид нар ч гэсэн бас орж ирж байгаа шүү гэдгийг яасан. Тэгэхээр энэ өрсөлдөө ер нь цаашдаа яаж явах вэ? Google-ийн одоо энэ доминант байдал бас алдагдах вэ гэдэг хэд хэдэн ийм магадлалууд гарч ирээд байна шүү дээ. Тэр чи бас энэ дээр юу гэж бодож байна? Ер нь миний зөвхөн хувийн бодол бол алдагдах үхээс илүү зах зээлийг тэлж өгөх байх гэж бодож байна. Тэгээ илүү томорно гэсэн үг. Тэгэхээр шин тоглогч нар гарч ирнэ. Хүмүүс өмнө нь зүгээр юм нөгөө түрүү хэлсэн үгэн дээр тулгуурлаж хайлтанд найздаг байсан бол одоо яг л хайлт хийхэд хамгийн хэрэгтэй юм надад гаргаад өгдөгдөг гэдэг итгэлцэл төрчих юм бол хүмүүс илүү хайна, илүү юм хөдөлж аавна. Тэр тусам тэр одоо билүү илүү томрол байна гэсэн үг. Тэнгүүд одоо Google ингээд хайлт гэсэн Perplexity ч гэсэн одоо ингээд AI суурьтай хайлт гэж бол асар их сая долларын хөрөнгө оруулалт татаж гаргаж ирж исэн. Сүүлийн үед нэлээд чимээгүй болцсон. Гэхдээ хайлт нэрээ бол тодорхой хэмжээний билүүнийхаа хэсгийг аваад явж л байгаа. За ChatGPT байна уу, Claude ч гэсэн одоо web search гэдээ гаргацсан байж байгаа. Google-ийн хувьд нэг айгүй 50 байж болох юм нь нөхдөө дэд бүтцийн асуудлыг шийдсэн. Аль хэдийн асар олон харилцагч нартай. Тэгэхээр энэ олон харилцагч нар өөрсдөө реклам зар сурталчилгаагаа өөр систем рүү шилжүүлээд явхад мэдээж мөнгө зардал гарна. Google дэд бүтц аюул сайн хөгжсөн учраас бизнесүүдийнхаа эцсийн хэрэглэгч нарт өгөх үнийн саналаа хамгийн доогоор барьж чадна. Тэгэхээр Google-ийн давуу тал ерөөсөө тийм л баа. Тэгэхээр дараагийн функцийн талаар ярилцъя гэж бодож байна. Google-ийн DeepMind, Demis Hassabis ер нь өнгөрсөн жилээс хойш оролцдог болчлоо шүү дээ. Аюу арга хэмжээнд дээр тайзан дээр гарч иж ихтгэл тавьдаг болчлоо тий. Тэгэхээр би Demis Hassabis-ийн ер нь оролцож байгаа подкастууд яриануудыг ойрд нэлээх дагаад байгаа юм. Тэгээ нөхөр өөрөө өнгөрсөн жил бас химийн Нобелийн шагнал хүртлээ тий. Яг ийм технологийн салбарын мэрэгжилтэн ялангуяа ийм гигант компаниудын одоо гүйцэтгэх захирал ингээд Нобелийн шагнал хүртэнэ гэдэг маань өөрөө өнгөрсөн жил айгүй сонирхолтой үйл явдал болж өнгөрлөө л дээ. Тэгэхээр deep thinking талаар тий.
reasoning модель гэж яриад байгаа. Монголоор зарим хүмүүс тунгаан бодох гэж орчуулж байгаа шиг байна. Зарим нь зүгээр боддог гэж байгаа шиг байна. Тэгэхээр миний зүгээр юм яг энэ цаг хугацааны л асуудал байсан л да. Gemini дээр ийм reasoning модель орж ирэх нь тий. Тэгээ миний зүгээр сонирхож байгаа асуулт нь болохоор Alan Turing-ийн нөгөө нэг машин learning-ийн алдартай пейпер байгаа шүү дээ. Тэрэн дээр машин сэтгэж чадах уу гэж асуусан байдаг шүү дээ. Тэгэхээр машин одоо сэтгэдэг болцсон уу? Одоо тэр асуултын хариултыг бидэд аль хэдийн олцсон гэсэн үг үү? Тэгээ одоо орлогууд бол хийж байгаа ахиц бол гарцсан. Сэтгэн бодож болж чадж байгаа. Гэхдээ тэр сэтгэн бодох хүрээнд тодорхой сэдвүүдээр хязгаарлагдаж байгаа. Яа тэгвэл тухайн машиныг сэтгэн бодож чадж гинэ үгүй юу гэдгийг шалгахын тулд бид нар өөрсдөө тэрийг хэмжиж чадах хэрэгтэй. Бид нар мэддэг сэдвүүдийнхаа дагуу тэрийг хэмжиж чадна үхээс мэдхгүй сэдвүүдийнхаа талаар сэтгэн бодоод байна уу тэр нь зөв юм уу буруу юм уу гэдгийг бид нар хэмжиж чадахгүй болчихж байгаа байхгүй юу. Тийм учраас математикийн бодлогууд одоо мэдээлэл зүйн бодлогууд эсвэл одоо PhD-гийн докторийн одоо судалгааны төвшний шин одоо юм юунууд за хийм гэдэг ч юм илүү шинжлэх ухаан суурьтай яг тэгвэл шинжлэх ухаан өөрөө хариун зөв үү буруу юу гэж гаргаж чаддаг. Тэгээ бодлого өгөөд хариуг нь мэдж байгаа учраас тэр хариунд хүрч чадчих юм бол энэ сэтгэн бодож чадаад байна гэж хэлээд байгаа. Тэрнээс шилүү юм креативтэй зөв юм уу буруу юм уу гэж мэдгүй хүн болгон субъектив одоо үзэл бодолтой байдаг юм дээр сэтгэн бодож чадаад байна уу гэдгийг ингэж нэг бенчмарк хийж бусадтай нь харьцуулахад айгүй хэцүү хоосон болчдөг гэсэн үг. Математикийн хувьд мэдээлэл зүйн хувьд шинжлэх ухааны суурьтай сэдвүүдээр бол сэтгэн бодож чадаад тэрүүгээр өрсөлдөөд одоо аль хэдийн яваад хэлсэн байна шүү. Google-ийн мэдээж өөрсдийнх нь харуулж байгаа бенчмарк дээр бол DeepThink бусад модельудаас бол хамаагүй илүү л байгаа л харагдчихлаа л да. Тэгэхээр DeepThink-ийг ингээ ашиглахын тулд сарын $249 буюу $250. За мөн Google-ийн OpenAI-ийн ChatGPT-гийн бас reasoning модельүүдийг хязгааргүй ашиглахын тулд сарын $200. Тэгэхээр чиний хувьд бас ер нь энэ үнэтэй модельүүд, үнэтэй subscription-уудыг ашиглаж байна уу? Ер нь ашигласнараа ямар давуу талууд бий болгож байна? Тэгээ би Cloud-ийн одоо хамгийн үнэтэй subscription-ыг бол худалдаж авсан. Тэгээд эхлээд туршаад үзье гэж бодсон. Тэгээд яг нь шаардлага бол угаасаа байгаад бизнес модель руу би ингээ угаасаа хүсвэсэг хөтлөгдөд орчиж байгаа байхгүй юу? Үнгүү модель хэрэгэл тэгтээ нэг хэдхэн хэрэглээл би чиний хэрэглээг хязгаарлаж байгаа. Тэдэн цаг хүлээ. За тэгэнгუთ нөгөө сарын $10 ч юм $20-ын төлөөд үзэж байгаа юм те. Арай жоох ихсэнгууд би тэрэндээ шунаад байна шүү дээ. Илүү юм гаргаж чадахгүй. Тэгсэн чинь дахиад хязгаарлалтанд орчин. Надад энэ хязгаарлалт хэрэггүй. Тэр хооронд би тэгтээ энийг ингэж хэрэглэх хэрэгтэй юм байна. Би өөрийнхөө төслүүдээр ингэж хэрэглэх хэрэгтэй. Би давхар сураад яваад байгаа. Учрыг нь олчингууд за би энэ 200 төлөх үгүй гэдэг дээр би өөрөө цэвэр эдийн засгийн холбогдлолтой гэхдээ бүтээмжтэйгээ харьцуулаад 1 сар дотор би 200 төлснөөр хэр их бүтээмж гаргаж авах вэ? Тэр гаргасан бүтээмжээс магадгүй буцаад хэр их эдийн засгийн санхүүгийн ч юм уу орлого буцаад бий болох вэ гэдэг цэвэр математикийн тооцоолол хийж байгаа гэсэн. Тэгэнгүүт за энэ $200 төлснөөр миний бүтээмж ингэж өсөх юм байна. Би бүтээгдэхүүнүүд ингэж гаргах юм байна. Зөрөөд хангалттай энэ орлогоо одоо зардлаа нөхөөд бүр юм ашиг хийж болох юм байна гэдэг тооцоо гаргачингууд зөрөгт орчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол Cloud дээр болж байгаа би төлөөд хэрэглэж байгаа. Тэгэхээр Project Astra-гийн талаар ярьцгаая. Тэгээд Google-ийн бас хамгийн амбицтай байгаа төслүүдийн нэг бол Project Astra гэдэг нэртэй төсөл байгаа. Одоо жишээ нь гар утасны камерыг, микрофоныг ашиглаад одоо Iron Man кинон дээр гардаг Jarvis гэдэг хэмэл оюун байдаг шүү дээ. Ерөөсөө бид нар яг тийм Jarvis-тай адилхан л туслагтай болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр Project Astra-гийн талаар чи ер нь туршиж үзсэн үү? Ер нь ямар хөө бүтээгдэхүүн? Би өөрөө туршиж үзээгүй. Яг Pixel-ыг худалдаж авах юм бол туршиж үзнэ л гэсэн бодолтой байж байгаа тийм. Тэгэхээр энэ жил бас тэр нэг демо бичлэг байсан шүү дээ. Тэгэхээр тэр демо бичлэгэн дээр ингээд үзүүлжсэн л да дугуй янзалж байгаа ингээд залуу байгаа шүү дээ. Тэнгууд л тэр дугуй янзалж байгаа залуу ингээд нэг зүйл ингээ асуунгууд би дугуйгаа хэрхэн янзлах вэ гэнгүүт тэндээс YouTube дээрээс ингээ хайлт хийгээд хамгийн тохиромжтой бичлэгийг үзүүлээд окей энэ бичлэгийг үзье гээд тэнгууд л ингээд найз нь орж ирээд юм асуунгууд л модель нь яриахаа болоод тэнгууд л гараа явангууд л яг ингээ ярьж исэн хэсгээс ингээ үргэлжлүүлээ ярьдаг ч юм уу те тэр хэсгийг яг ингээ хэмэл оюун арталтнаас яаж ажиллаж хийгээд байна тэрийг ингээ ярьж исэн зүйлээ санаж ийн гэж ойлгож болох уу? Тэгээ миний бодлоор хоёр юм явж байгаа. Нэг нь болохоор одоо бид нар ч гэсэн зүгээр чат үүсгээд бичгээд тэр chat history гэдэг нэг зүйл ингээ session үүсээд явдаг. Тухайн session дотор явж байгаа бүх мэдээллүүд зөрүүлээд асуух тутамд өмнөх юмтайгаа дахиад явуулаад байдаг гэсэн үг, сануулад байдаг гэсэн үг. Тэгээд тэр чинь нөгөө нэг контексттэй барьж байгаа. Тэр Google-ийн модельүүд, Gemini модельүүд чинь site token context гэдэг бол тэрүүгээр явж байгаа. Асуусаараа сүлдээ нэг site token context нь дуусаад за та шинээр чат ихэл тэгвэл миний санах бай бүр ингээд гацх гээд байна гэх тээ. Одоо хоёлаа ярьж байгаа бол за хоёлаа энэ сэдвийн талаар хангалттай ярьчлаа нэг 5 минут тасралчаад гоё өөр спорт ярих гэж байгаа чимшиглэл юм болж байгаа.
За нөгөө нэг ярьж байгаагийнх нь хувьд болохоор нэг Bargen гэдэг технологи байдаг. Тэр чинь text to speech явж гин, speech to text зөрүүлээд явж гин, хүн асууж гин, өөдөөс нь ярьж гин. Тэнгүүд Google-ийн одоо voice-ийн цаан жишээлбэл тэр Bargen гэдэг технологи явангууд 3 дахь хоолоо ороод ирэнгүүд speaker-ээр дамжуулаад detect хийн voice activity detection гэдэг VAD гэдэг team модель ажиллаад эндээс нэг хүн яриад ишэнгуудаа төр зур ингээд өөрийгөө зүгээр volume багасгаж болно. Эсвэл төр зур тэр stream гэдэг session зогсоочж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд voice activity detection байхгүй болчлоо гингүүд буцаад за хоёлоо үргэлжлүүлэх үү гэд тэр нөгөө session-ыг буцаагаад resume хийчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр цэвэр инженерчлэлийн хувьд хөгжүүлэлтийн хувьд бол энийг зохицуулахад бол мангар амархан. Одоо бид нар ч гэсэн одоо нэг хийж чадна гэсэн үг. Google энийг амар гоё юм хэрэгцээтэй product болгож хүний амьдралд илүү ойртуулах гал асуудал болчихж байгаа гэсэн үг. Өөр нэг демо бичлэгэн дээр нь болонгот л одоо буруу хэлсэн зүйлийг нь одоо чинь ингээд сүүдрээсээ хайсан чинь те энэ зүгээр чиний сүүдрчлэлт байна штэ гэдэг ч юм уу те. Нөгөө намайг ягаад дагаад яваад байгаа юм бэ гэдэг. Тэгсэн чинь одоо яг тиймэрхүү зүйлсүүд дээр энэ модулууд нь бас яаж ажилтдаг вэ? Одоо тухайн хэрэглэгчийн шууд хэлснийг нь ингээд үгүйсгээд шууд хүрээлэн боо орчноо ингээд таньчаад анализ хийчихэд тэгээ буцаагаад хариулж гин гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэнд нь бас юу болоод байна гэсэн үг. Тийм Google-ийн нэг давуу чадвартай тал гэдэг юм бол яг нөгөө илүү олон хүмүүсийн дата одоо Google-ыг хэрэглэдэггүй хүнгээ бодохоор аюу хэцүүтэй ядаж Gmail хүний хамгийн хувийн одоо хэрэгтний нандин харилцаанууд явж иж болно ажлын шугамар ч юм уу те. За одоо YouTube үздэг байж болно гэхээр тэгэхээр хүн рүү илүү хандсан одоо тиймэрхүү зөвлөгөөнүүдийг өгч чадж байгаа гэдэг бол цаана промпттой бас хэлээд өгсөн байгаа л гэж бодож байна. Чи бол яг энэ хүний туслах хэрэгцээтэй шаардлагатай үед энэ хүнийг өгөөсгөх чадвартай байх хэрэгтэй шүү гэд промптын заагаад өгчих юм бол тэр модель за би бүх юм дээр одоо ингээд палдганаад гэдэг шигтэй ингээд юм болгон дээр л тийштэй гэдэг тахгүй зарим үед ингээд зөрөгтэй үгүй гэж хэлж ямаар байна гэдэг тийм байдлаар промптыг нөгөөд тэгтээ нөгөө эзэн нь их юм одоо хэрэглэгч нь үгүй гэд нэг 2 ч юм уу 3 удаа нэг юм босго давсан тохиолдолд үгүй хэлчих юм бол тэргээ жоох ингээд багсгадаг ч юм уу нэг тийм тохиргоонууд л яваад байгаа болол гэж харж байна. Тэгээ үргэлжлүүлээд зураг болон видео бичлэг үүсгдэг загваруудын талаар ярилцсан. Имижний дараагийн загвар гарч байгаа шиг байна те. Тэр өмнөхөөс 10 дахин урд ингэж юм. За үзүүлж байгаа зурагнууд нь мэдээж илүү чанартай, илүү деталь, нарийн деталлуудыг гаргадаг болж байна. Тэгэхээр ер нь энэ зураг үүсгэх хэмэл оюунаар энэ текст контекстээс зураг үүсгэх асуудлыг ер нь нэг осондоо ингээд зэгцэрсэн, шийдсэн гэж ойлгож болох уу? Тэгээ одоо ер нь шийдэгдэж байгаа. Хамгийн сүүлд шийдэгдэж чадахгүй байсан асуудал нь текстийг зөв рендер хийх бол байсан. Хүний гар хурууч гэдэг юм уу нэг тиймэрхүү одоо анатомийн хэсгүүд бол байсан бол тэд нар ч гэсэн сүүлийн үед бол шийдэгдээд бараг жилдээ бараг дөхөж байна. Black Forest Lab гэж гарч ирсэн. Тэднийх бол ингээд яг текстийг хамгийн сайн рендер хийдгээрээ гарч ирээд тэгээд ер нь бусад технологийн компаниуд бол цаг хугацааны л асуудал байсан байхгүй. Үзэхэд за анатомийн асуудлууд бол ер нь гайгүй шийдэгдсэн. Одоо зурган дээр яг хамгийн том шийдэгдэг асуудал түрүүн хайлтурдагдсан 3D 3D бол яг ингэж бүрэн шийдэгдэж арай чадаагүй байгаа. Тэгээд энэ дээр айгүй их судалгааны ажлууд ч гэсэн бас явж байгаа гэж харж байна. Тэгээ VO3 үргэлжлүүлээд те. Мэдээж VO3 дээр болонгууд л VO2 бол үнэхээр гайхалтай байсан. Тэгээд миний хувьд бас VO2-ын бичлэгнүүдийг ингээ харчаад за ер нь бол соорог давцсан байна даа л гэж харж байсан демо бичлэгнүүд. Тэгээ хүмүүсийн өөрсдийнх нь үүсгэж байгаа бичлэгнүүдийг харахад ч гэсэн бол ер нь бол их алдаа багтаа. За VO3 дээр бүр ингээд орчны интершуун буюу дуу чимээнүүдийг хүртэл ингэж ялгаж таньж чаддаг болсон байна. This ocean, it's a force, a wild, untamed might. And she commands your awe with every breaking light. Тэгээ миний зүгээр юм сонирхож байгаа зүйл бид нар камерны тусламжтай камергүүгээр тэгээ микрофонгүүгээр баг ингээд кино контент хийдэг үе ирж байгаа юм шиг байна те. Тэгээ өөрсдөө ч гэсэн баг нэг хөөрхөн хүүхэлдэйн кино хийсэн байсан шүү дээ. Тэгээ нөгөөдгөн бүр дуу орцсон те. Тэгээ дуу ингээд орчны дуу ороод салхималх орж ирээ. Тэгээ нэг юм хоёр амтан хоорондоо ярьж байгаа ч юм уу гээд. Тэгэхээр ер нь бол тэр цаг үе ирсэн гэж бол харж байна. Гэхдээ мэдээж өндөр үнэтэй тийм босгоны цаана тэр хаалгыг татаж орохын тулд мөнгө төлөх ёстой. Гэхдээ нэгэнтээ орсон байхдаа л нэрээ зүгээр сэтгэж гоё төсөөлж чадчихл байвал хүснээ хий гэдэг тэр зүйл рүү орж байгаа болов гэж харж байна. Тэгэхээр энэ хоёр загварыг нийлүүлээд өөрсдийнхөө аппликейшнийг танилцуулсан байгаа тийм Flow гэдэг нэртэй. Тэгэхээр яг ингээд бид нар ингээд хэмэл оюунд ер нь л яаж л ашиглаж болохоор ийм функцүүдийг Google-ийн хувьд бол танилцууллаа. Тэгэхээр базаад хэлэхэд чи мэдээж энэ арга хэмжээг үзэж байхад ер нь ямар сэтгэл төрж исэн бэ? Google ингээд ер нь л маш том шат ингээ ахиулчих шиг боллоо шүү дээ тийм Google бол одоо чинь жил хүрэхгүй баг хугацааны өмнө бол
технологийн салбарт дэлхийд даяар хүмүүс Google компани аягүй сэтгэл дундуур байсан. Яа тэгвэл ингээд бусад модельүүд амар хүчтэй гарч ирээд байна. Google яачваа. 2.5 Flash гарч ирсэн, 2.5 Pro гарч ирсэн. Бид нар бол зүгээр цагаа авч жагаад одоо нам гуснаа гэдэг одоо зарчмаар л гарч ирж байна те. Тэгээ саяны арга хэмжээг үзэхэд бол вау нэр үнэхээр л Google юм да гэд бүр нэг юм одоо би арцаана гэдэг шиг те шар ус босно гэдэг шиг тийм л мэдрэмж төрж байгаа. Тэгээд зүгээр нэг юм LLM-ээр яваадах юм уу гэд бодонгууд видео руугаа асар их ач холбогдол өгсөн байна. За agentic систем руугаа асар их ач холбогдол өгч тэрний талаар зөндөө их ярьлаа. За тэгээд хүний юм хувийн амьдрал руу илүү орсон. За тэгээд class этэр гэж ярангууд окей they're back тэ бүр буцаад ирлээ. Тэгтээ бүр ингээ босыг амар тавьчлаа. Яг тэр хооронд өнгөрсөн нэг жилийн хооронд энэ Google-ийн ингэж зарлаагүй сегментүүд рүү асар олон стартапууд орж бүтээгдэхүүн хийх гэж үтсэн бол тэд нэр одоо ингээд толгоогоо гашлахсан яах вэ гэж сууж байгаа шүү дээ. Би яг нэг төслийн талаар мартах чинь Project Mariner те. Тэгэхээр энэ дээр миний зүгээр анзаарж байгаагаар Microsoft, Google хоёр нэг ойролцоо зүйлийн талаар ярьчих шиг боллоо л доо. Веб дээр хэрхэн агентийн системүүдийг ийм мульти байдлаар буюу ийм хоорондоо ийм уялдаа холбоотойгоор ажиллахыг хэрхэн яаж нэвтрүүлэх вэ гэдэг дээр бол ер нь бол аль аль нь толгоогоо гашлах жах шиг байна те. Тэгэхээр Google-ийн бас тэр Project Mariner гэдэг төсөл нь веб дээр энэ агентийн системүүдийг яаж оруулна гэж харж байгаа. Тэгээ өөрөөсөө хэлэхдээ болохоор одоо Chrome дээр ч юм уу те ингээд угаасаа Google дал тэрийг хийх одоо нэг эцсийн хэрэглэгчдэд хүрэх одоо тэр шат амжилт нь бол байгаад байна. Тэрийг зөвхөн хэрхэн product болгох вэ нэгдүгээрт product болгоцсны дараа нь одоо олон төлөвүүдийг чинь зэрэг ажиллуулах чадварыг бий болгох хэрэгтэй юм байна. Зэрэг ажиллуулсны дараа дистаралт нь оруулах хэрэгтэй юм байна гэд техникийн талаас нь бодонгууд айгүй амар юм шиг боловч эцсийн хэрэглэгч чинь зүгээр л нэг дундаж нэг юм браузер ингээд хэрэглэдэг нэг одоо Америкийн хэллэгээр John Doe зөндөө байгаа гэдэг шиг те монголоор бол дорж толмаанаар зөндөө байгаа гэхээр тэр хүмүүст бүтээгдэхүүн байдлаар яаж ингэж масс консюмерт хүрэх вэ гэдэг нь хамгийн том чаленж байгаа болоо гэж харж байна. Тэрнээс биш хэдэн ийм холбоод хэдэн ийм дистаралт нь оруулаад браузер нааша цаашаа болгоод тэр веб дотор Chrome дотор коднууд л рендер хийгдэж байгаа. Энэ юу харуулад байна гэдгийг бол бүгдийг мэдэж чадна. Цаана нь хүчтэй мулти модулууд ажиллаж байгаа болохоор зураг байна, видео байна уу, те граф байна гэдэг бүгдийг таньж байгаа. Тэгэхээр хэрэглэгчид юу харуулад байна, юу болоод байна гэдэг бүгдийг мэдэж чадж байгаа. Хэрэглэгч тэрийг хэрэглэхэд бэлэн үү? Бэлэн биш байгаа тохиолдолд яаж хамгийн ийм хялбар байдлаар тэр хэрэглээг багуугаар бий болгох гэдэг л хамгийн том чаленж байгаа гэж харж байна. Тэгэхээр миний хувьд ер нь энэ технологийн арга хэмжээнүүдийг үздэг болоод бараг 4 жил болсон байна л да. Тэгээд би өөрөө технологийн салбарын хүн биш, медиа салбарын хүн. Тэгэхээр ер нь технологийн салбарт ажиллаж байгаа залуу мэргэжилтнүүд, оюутнууд энэ том технологийн гигантуудын хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээнүүд эсвэл бүтээгдэхүүн танилцуулж байгаа арга хэмжээнүүдийг үзэх нь ер нь юугаараа давуу талыг бий болгодог. Чиний өөрийнхөө туршлагаасаа бас хуваалцвал. Тэгээ би одоо чинь QCon очиж исэн, за Apple-аас гаргаж исэн WWDC-д очиж исэн, Google Next очиж үзэж исэн гэдэг. Тэгэхээр яг энэ арга хэмжээнүүд очиход зөвөр ингээд YouTube-ээс ч юм ингээд гаднаас видео эсвэл дараа нь ингээд catch up-ийг сонсоос юм хамаагүй илүү яг тухайн мөчөд асар их юм санаанууд төрд юм шиг санагдсан. Тэр уур амьсгал дотор тэр хүмүүсийн алгадчихаа яг тэр ингэж ихнэр харах дараа нь зөвөр мэдээ байдлаар хальт арчаад нэг ингэсэн байна биш. Нэрээ ингэж болох юм байна. Вау ингэсэн биш тэг гэдэг тэр нэг юм тархины нөгөө нэг одоо нейронуудыг хооронд нь холбохоор тэндээс гарч ирээд илүү юм enthusiastic болдог ийм жоостой ингэчээд гэд тэрэн дээрээс үндэслээд хүний креатив одоо бүтээлч байдал ч юм уу нэг шинэ бүтээгдэхүүн хий гэдэг санаа нь илүү гардаг болов. Зөвхөн мэдээ байдлаар би тэрийг өөртөө шингээх биш. Тэрний нэг хэсэг нь байгаад ингэж болох юм байна гэж нэг юм өөрөө ургаж гарч ирэх гээд шүү дээ. Тэргүүрээ амар том ялгаатай болов гэж харж байна. Тэгэхээр сүүлийн асуулт Dev Summit-тай холбоотой. Тэгэхээр мэдээж яг Dev Summit үндсэн тайзан дээр илтгэлүүд ингээд ээлж дараалтаагаар явж байна. Энэ жил бүр айгүй олон илтгэж байх шиг байна. Бараг 30 гаруй илтгэж байх шиг байна те. Тэгэхээр 26 онд бид нарыг технологийн community-ийн хувьд Dev Summit хүлээж авъя. 26 онд бол Dev Summit хүлээж байгаа гэж бодлоо итгэж байна. Dev Summit үндсэн чиглэл маань одоо тэр үед юу болцсон байх вэ гэдгийг бол одоо би бол ингээд дотор мэдэхгүй гайхаж байна те. AI generation гэдэг одоо ингээд нэрлэж байна. Гэтэл 26 онд одоо юу болцсон байхыг мэдэхгүй байна. Роботууд магадгүй ингээд байх уу те. Одоо том роботууд ингээд Dev Summit-аар ингээд баахан тим юу байх уу гэж тиймэрхүү төсөөлөөс ч гэсэн байна те. Тэгэхээр яг ямар хуу themтэй байх уу гэдэг асуултыг одоохондоо үлдээч. Гэхдээ 26 онд бол зохион байгуулагчдын нэг гэдэг үднээс би ч гэсэн Dev Summit 2026-г харахыг, хийхийг нэг хэсэг нь байхыг бол хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа.